Үндэсний мэдээллийн Монцом агентлаг Солонгос хэлний редакцтай боллоо. Энэ хүрээнд Монцом агентлаг Солонгос хэлний редакц нээх болон вебсайтны ажлуулах үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбоотой харилцан ойлголцлын сан жүчиг байгууллаа. Сан жүчгийг бүгд найрамдах Солонгос улсаас Монгол улс зугаанц бөгөөд бүр ихэд элчин сайд Чой Жинвон Монцом агентлагийн дарга инх орчхнаар гар үсэг зурлаа. Баталгаатай албан мэдээллийг Солонгос хэл рүү аль биесээр орчуулан нийтлэх улмаар Монгол-Солонгос хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд чиглэж байгаамаа. Сүүлийн жилүүдэд хоёр улсын хүн амын харилцаа эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимтэй нэмэгдсэн. Монголын талаар үнэн зөв цаг үеийн Солонгос хэл дээрх мэдээллийн хэрэгцээ улам өсөж байгаамаа. Энэ төсөл нь Монголын аль биесний баталгаатай мэдээллийг Солонгосын иргэд болон Солонгос хэл хэрэглэгч Монгол иргэдэд хүргэх замаар хоёр ард түмний ойлголцлыг бэхжүүлэхэд чухал байр суурь болж өгөх юм а. Солонгос Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоогоод бол энэ жил 35 дахь жилдээ бол ингэж хүрсэн байна. Тэгээд анх 1990 онд хоёр тал дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр талын бүхэл салбар дахь харилцаа бол маш өндөр төвшөнд өргөжин ингэж хөгжсөн байгаа. Харамсалтай нь бас өдий хүртэл Монголын мэдээг Солонгос хэл дээр аль бие усаар ингэж нийтэлдэг тийм агентлаг бол байсангүй. Тэгтээ өнөөдрийн ийм гарын үсэг зурах ёсны дараа бас үндэсний Монцом агентлагаас Солонгос хэл дээр Монголын мэдээг аль бие усаар ингэж хүргэх болсноор энэхүү хоёр талын найрсаг энэхүү сайхан харилцааг бас нэг шат ингэж ахиулж хөгжүүлэх болов гэж бодож байна. Монгол улсын хувьд бол маш өргөн удам газар нутагтай бас олон иргэд хүртэл бас ингээ байгальтайгаа дасна зохицож амьдардаг бас өөрийн гэсэн монцог юм соёлтой орн байгаа. Тэр утгаараа бас Монголын тэр байгальтайгаа эрхэн дасан зохицож амьдарж байгаа тэр амьдралын хэм маягийн талаар сонирх болов гэж бодож байна. Хоёрдугаарт бол мэдээж Монголд хөрөнгө оруулахыг хүсэж байгаа. Тэр хөрөнгө оруулагчид Монголын цаашдын эдийн засгийн бодлого гадаадын хөрөнгө оруулагчдыг татах тэрхүү төрийн бодлого шийдвэрүүд нь ямар байх юм гэдэг талаар мэдээг бол сонирхох болов. Гуравдугаарт нь бол яа харахгүй бас физикал ашиагаар жишээ дурдж болно. Гэх мэт соёлын болон контентын бас харилцаа байх болов гэж бодож байна. Удахгүй бас Монголын үндэсний Монцом агентлагаас Солонгос хэл дээр мэдээг бол түгэнэ гэдэг талаар бол элчин сайдын яамны вебсайтн дээр бол юун төрөнд энэ талаар бол дэлгэрэнгүй мэдээллийг тавина. Түүнээс гадна Солонгосын бас аль бие усны тийм хэвлэл мэдээллийн сувгуудаар энэ тухай бас мэдээллийг хүргээд Монцомагийн тэр яг аль бие усны Солонгос хэл дээр гарч байгаа мэдээг уншигчид сонирхогчид иргэд бас ингээд хүлээж авах тэрхүү боломжийн мэдрээс таниулж сурталчлах тал дээр ингэж ажиллана гэсэн ийм төлөвлөгөөтэй. 잘 이렇게 소통하는지 이런 부분 хамтын ажиллагааг доктортой хэрэгжүүлэхийн тулд 3 үе шаттай хөтөлбөр боловсруулсан. Үүнд 1-р үе шат Солонгос хэлний редакц нээх, 2-р шат Солонгос хэлээр сонин хэвлэн гаргах, өргөжүүлэх, 3-р шат Монцом агентлаг бие даан үйл ажиллагааг доктортой үргэлжлүүлэх юм а. Хоёр талаа нийтлэгдэх бүх мэдээллийг үнэн зөв, найдвартай байдлыг хангахын тулд нэгт хамтран ажиллаж зохих хяналтыг тавин ажиллана. Хоёр орны хоорондын стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд хэвлэл мэдээлэл иргэдийн мэдээлэл солилцоо чухал үүрэгтэй. Монгол улс 1990 онд зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжин орж гадаад харилцаагаа нээлттэй болгосноос хойш хамгийн түрүүнд бүгд найрамдах Солонгос улстай дипломат харилцаа тогтоож байсан. Солонгос хэлний редакц байгуулж байгаа нь хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 35 жилийн өмнө хүрээнд хэрэгжиж байгаагаараа онцлогтой юм а.